өнөөдөр чи яасан сайхан ээж ганц охины хормон дээр би өвдлөө харавдаа наан цаана гээд амтун сандрагва. Энд таны бүгд нь хөвдөж гисэн шүү дээ. Та одоо өгөнд орох. На чи тэгээд олны дунд загнаад өглөөд мэдүү. Үгүй өвд загнахаас өөр арга адах хань минь. Чи ухаан орсон цагаас эхлээд өдөр болгон сохтуу явлаа. Ганц хайртай охиныгоо хормоор ирүүл байгаарай гоё юм мэдүү. Эрүүл байна. Эрүүл байгаа үстэй. Тэгтээ одоо нэг ганц 100% тэгээ зогслоо. Байна. Үгүй гэдэг. Манай худууд ирж штэ. Хөөе. Ёсны хайх болсоо. Энэ үйл ажиллагааны их удалгүй юм байгаа үстэй. Тийм байна. За. сайн байна. Энэ бэлэг дэмбэрэлтэй өдөр бод ураг болох тавилантай байж тэ хідүүлээ. Хэлээд өгшөө энэ манай худууд өмнө нүдэн дулаах болсод би худтайгаа очиогаас тулгачаад ирэх хөө. Юу өмссөн юм бэ? Юу өмссөн юм бэ? Ясаа. Нэг алт мөнгөн бүс аваад эс одоо яг ийм л өдөр зүүхгүй юм бол мөнгө дэмий үрж яадаг вэ? Вайнаа гайхуулах чинь юу юм биш үү дараа л болно нэс. Биш тэр яг өглөө нэг баахан юм уугаад идсэн чинь давсаг гарлаа. Гиц баслаа гүйлэх гэдэг үг нэг 0 орчтраа. Дандаа нэг идэн шүүшний асуудалтай байх юм байна. Хорж байгаа бүр баха. Гээ гинтхэн гараад ирнэ хитгэн үг хэлээ тэр чи бөгжөө зүүчдэг гэж хэлээ. Тэгэд эцэг нь байхгүй. Яг чухал чи байхгүй. Дис заа. Сайн байцгаана Оо сайн байна уу? За ихэлтэй шүү миний. Сайн. За бэрийн тал миний баруун гар тал, хүргэний тал миний зүүн гар тал зогсон шүү. За. Удахгүй манай хоримлогч хоёр маань ороод ирнэ. Хоримлогч хоёрыг орж ирсний дараа хурмын ястын үйл ажиллагаа эхлэх юм байна. Та бүхэн хэрхэн зөрүүлж байгаа? За. Өө шинэ хоёр худын эхлээд хундганд цагаан хийн үстэй цагаан нар дагна. За минийхөө хурдлаа шүү. За. Тийм ээ юу нэмгүй шүү. Ингээ одоохоо гараад ирнэ штэ чи байж л та. Яа за. Хөөх тэр Оо ирж байна манай Хоёр худууд. хөөх маань. На яа би мөгөр юм. Яасан сайхан. За. О газар дээр ганц охин ингээ хүний хүн болоо явна гэхэр сэтгэл өмрөөд байх. Доктор засах юм байна уу? Оо нөгөө хүн ирж явах шиг байна. Тийм ээ. За. сайн байна. Яасан сайхан хөөхтөвдөө чи. Эрхэм хүндэт нөхөд өнөртнээс уламжлан ирсэн үлзийдэх шөрөөдөр өрхүүсгэн байгаа ононгийн адья хүрэлгөөгийн номон төр нарын гэрлэх ёслын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Амьдрал гэдэг дадаагаар хайчгаж мэдхгүй сэлж яваа хоёр ганцаарцсан завчид хайр сэтгэл гэсэн эрэг дээр тулж ирэн зогсож байгаа нь энэ гайхалтай өдөр үлээ. Тус та цохилдог байсан тэр ганцаардсан жаахан зүрхнүүд хайртай гэсэн тэр итгэл найдварын эрэг дээр тулж ирээд хоёр биенийгээ цоо ширтэн байгаа нь юутай баяр дууштай хэрэг вэ? Би чамд хайртай. Чамтайгаа байгаа хувь заяагаараа бахархаж байна. Чамтайгаа хамт байхад гадаа годом хүртэл цэлиж агаар хүртэл тунгалахших юм аа. Тийм ээ. Энэ бол манай нэрт яруу найрах Цэрэнбатын бичсэн чи бидэн хоёр шүлгийн нэгэхэн хэсэг. Яг энэ шүлгэн дээр гарч байгаатай ижилхэн манай дурлалт хоёр хосын минь аз жаргалтай амьдралын эхлэл болсон энэ мөч яг таарч тохирч байгаа юм шиг надад санагдж байна. Анхны цастаа сүүлчийн цас. Анхны яргуйнаас сүүлчийн яргуй. Тэгээд байгаад их дэлхийн өнгөө хуургаж байгаа тэрэл гоо үзэсгэлэнтэй мөчүүдийн нэгэн адид манай дурлалт хоёр хосын минь аз жаргалтай амьдралын эхлэл болсон энэ мөчтөр та бид хамтдаа байгаа. Юута баяр дууштай, юута бахархууштай. Тэднээс сэтгэлээс гарахгүй үрд мөнхөд дурсагдан хадгалагдах тэрэл гайхалтай мөчүүдийн нэгэн болж үлдэн гэдэг миний бие бодоод энд байгаа эрхэм нөхөд та бүхэн жигсэн настай санал нэгтэйгээр хэлэн гэдэг би итгэж байна. За минийхөө дуус бодоогүй юу? Ижил хоёр шоошиг ижилтэй хоёулаасой. Тийм ээ. Энэ бол манай нэр хөгжмийн зохиолч Давидын Сүрүнган бичсэн учиртай 3 толгой дүүрийн хэсэг. Би энэ хэсгээс тохиолдлоор дуулаагүй шүү. Яагаад гэвэл яг энэ цаг мөчтөр та бидний хүсэн хүлээсэн нэгэн гайхалтай мөч ирж байна. Тийм ээ. Энэ хэсэг бол эцэг эхчүүдийн тухай хэсэг юм аа. Анхаардаа хандуулно. Би чи нааш. Хичнээн одон шон та хоёрын сайхан амьдралын төлөө нойр хоолоо хасан байж гар хуруугаа хуглан байж гарын тань ганцхан хүлээлтэн дөрөв дүргийн тул эцэж туйлтгаа мэдгүй одоо ядаж зүдэж ажилласан болоо.
Дурлал тосоод минь эцэг эхчүүдтэй мэхийн ёсолноо. Би энэ тус нэгэн хүндтэй хөгшин пагамгайн талаар ярья. Яагаад минийхөө дуусч юу? Яач юу? Пагамгай бол Архангай аймгийн нэгэн бөгдөө суманд төрсөн. За тэгсэн. Багта Архангай аймгийн 1-р 10 жилиг онц дүнтэй төгсөө сургуулийн хүндэт самбар дээр хэд хэдэн удаа гарч байсны төдийгүй. Тэр нь түүхийн бичлэгт архив болоо хадгалагдсан саяхан Монголын үндэсний олон эдийн телевизийн гэрэлтэй цон хөтөлбөрийн зочны цаг болгоор гарч ирснийг би санаж байна. Энэ чам тамаатай юу минийхөө? Пагамгай 18 наснда охин бие алдсан. Нүдний удаа юу ярьж байна? Өөрөөсөө нэг эрдэнэ унагсан. Тэр нь өнөөдрийн та биднийг уулзуулж байгаа охины ээж болох Оно юм аа. Одоо ингээ Оногийн талаар ярья. Оно бол Архангай аймгийн нөгөө бөгдөө суманд төрсөн хэдийн мэжаастэй. Чагаа минийхөө. Оно ээжээсээ 2 насны наан буюу 16 наснда охин бие алдсан. Үтгсэн юм уу? Өөрөөсөө нэг халмаа зунагсан. Өнөөдрийн та биднийг уулзуулж байгаа гайхалтай Монголын сарвалсан октоодын нэг болох номон дээр юм аа. Ийм учраас дурлал тосоод минь энэ хөгшөндөө болон ичидээ дахин мөргөөрэй. За Тийм ээ. Яг одоо бидний хүсэн хүлээсэн мөч ирж байна. Энэ бол та бидний хамгийн их хүлээсэн хурмын бөгжөө солилцох хэсэг шүү. за болчихж минийхөө. Бөгжөө солилцоцгоё. Энэ одоо юу нэртэй байна? Хурмын бөгж. Тийм ээ, хурмын бөгж гэснээс саяхан манай нэр дүргэлжилсэн үгийн зохиолч хурмын бөгжний талаар гайхалтай ном бичсэн байсан. Би тэр номыг та нарт бүтнээр нь уншиж өгмөр байна. Гэхдээ яах юм бэ? Цаг хугацаа хүрэхгүй өнөөдөртөө. Гэхдээ би та нарт яг одоо 8 дугаар бүлгийг уншия. Ичи диско бод имдэгтэй очив. Уучлаа ээж. Энэ хүүхэд Зүгээр энэ их богинохон 75 ууц. Хурмын бөгжөнд эхлэл гэж аахгүй. Хурмын бөгжөнд төгсгөлж аахгүй. Хурмын бөгжөнд юу ч аахгүй. За би нэг усуучаад ирье одоогоо. Бүгд зүчи. хүүхдүүдээс та хоёр бүгдээ солилцоод гарын үсгээ зурчих заяа. Аав нь энэ номын нууч. Энэ ямар амар трактор шиг ярьдаг хүүхэн бэ? ичи диско байта шүү минийхөө. За үргэлжлүүлье бүгдээрээ. Миний ном хайцсан бэ. Минийхөө. Та гэхдээ зүгээрээ би цээжээрээ мэднэ. Гэсэн ч та нарын ярсан сэтгэлийг хаалганы цаанаас сонсон болохоор. Хоёрдугаар дурлал тосууд минь бөгжөөн солилцож гарын үсгээ зурхыг хаалганы завсраар харсан болохоор. Энэ өдрөөс та хоёр эхнэр